Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монголын боловсролын компани Move English англи хэлний сургалтын төв. За сайн байцгаана уу? Би 570 дугаартай оролцогч Ажээ Сүрэн байна. Тэгээд эхний шатанда Богем дурын Мюзеттагийн айрыг дуулсан. Үнэхээр их шалгуур өндөртэй, өрсөлдөөнтэй, айгүй чанартай тим явагдаж байна. Тэгээд бас яг 1-р шаттайгаа бодвол 2-р шатанд орохдоо их жоохон айж байна. Бас айгүй олон хүн ингэж хасж байгаа болохоор сайн бэлтгэлтэй, сайн л орохгүй бол ер нь их аюултай. Хоёрдугаар шатанд хүрээд ирэхээр ер нь л аль болох өөрөөсөө гарч болох хариуцлагатай бүхэл одоо өөрийнхөө чадж байгаа чадруудаа илэрхийлэх ёстой юм шиг санагдаж байна. Тэгээ би бас өөрийнхөө энэ удаа дуулах дууныхаар бас бүжигчдтэй ирсэн байгаа. Тэгээд улсын энэ бүжигч минь театрын бүжигчин найзууд манайд туслаад бүжиглж өгч байгаа. Одоо яг 2-дугаар шатанд бол Лучия ди Ламармур дурын Лучиягийн айрын эхний хэсэг, үхлийн айрын хэсэг гэдэг. Тэгээд яг энэ нь Fifth Element киноны дуу Дева сон. Тэгээ энийг одоо дуулж сонирхолтой. Би бас яг тийм мундаг дуурийн дуучин биш ч гэсэндээ яг одоо дуур үзэж байгаа юм шиг хүмүүст гэж хүргэж чадахгүй ч гэсэн яг өөрийнхөө хувьяас бол яг дуулж байгаа дуунда зориулаад хүмүүст тэгж жоохон ч гэсэн бас энэ урлагийн талаар хүртэх тийм зорилготой. Ci suona mi colpito soci
За сайн байна уу Жасгэрэн? Сайн байна уу? Бүжигчд баярлалаа. Их гоё мөртлөө их өрмөц програм сонгосон байна. Гүйцэтгэлж гисэн их аятайхан болж байна. Гэвч амьсгаагаа жоохон тулах хэрэгтэй те. Эдгардо гоё нөгөө лигатууд байхгүй байна. Ихний хэсэг чинь шүү дээ те. Одоо уянгийн дуулалтай хэсэг нь. Тэгтээ бол каденцууд их гоё болж байна. Жоохон цэвэрлэмээр зарим нэгэн газар жоохон өнгөч бууж байна те. Тэгтээ бол миний бодлоор дараагийн төрт бол би чамаг юу авчрах бол яах бол гэд хүлээлт байна надад. Тийм болохоор би чамд ногооныг асаалаа. Баярлалаа. За ихэм үзэгчтэй. Энэ удаагийн манай оролцогчийн найз найзууд нэрсэн байна. Хин блэ? Сара. Ганжаа. Бүрэн тэнцэх болов яах вэ? Мэдээж тэнцэнэ гэж бодож байна. Тэнцэнэ угаасаа тэнцэнэ. За ямар ч байсан шүүгчдийн үнэлгээ хамгийн ихэнд Эрдэнэ туяа шүүгч дараагийн шатанд юу дуулах бол сонирхолтой байна гэд тэнцүүлж явах шиг байна. Бусд дөрвөн шүүгч нь яах бол бүгд хамтдаа харцгаая. Легаттай баймаар газар айгуу тийм их дутмаг санагдаа нэг тийм хуураад гүйцэтгэл чинь жоохон тийм гүйц болж өгөөгүй юм шиг санагдлаа л да. Гэхдээ яг чам нөгөө өөрчн байгаа материал өгөгдөл бол их боломжтой байгаа. Болохоор би дараагийн шатанд бас байхад болов гэж бодож байна. Ингээд дэмжийе. Баярлалаа. Образна гэж одоо их тийм дүрээ гоё гарах ийм талар бол их тийм дутагдaltaй сонсогдоод ах юм надад. Би бол улаан нэг асаалаа. Өрхөн ари дүүрэ жижигхэн хэсгээр тодорхойлж энэ дүүрийн энэ хэсэгт би ийм үзүүлэх юм гэсэн тэр мэдрэмжийг чи сая гаргаж чадсангүй л дээ. Тэгэхээр амьсгаа буруугаас чиний дэш авч байгаа өнгөт чинь юм тодорхой бус хангалтгүй дутуу нүд чинь ингээд би чинь ингээд дүүрийн дуучин бол биеэрээ бүх юм дамжуулж амьсгаа бүх юм тэр гайхамшигтай мэдрэмжийг гаргах ёстой гэж би ойлгодог юм. Тийм биз дээ Эрдэнэ туяа. Тэгж жүжигчин байх ёстой. Тэгэхээр зэрэг над бол хангалтгүй сэтгэлтэй үлээ. Чи маш хамхум ийм хайр найргүй хандаж болохгүй л дээ. Би бол хувьдаа шам улааныг өнгөр. Тэгэд хамгийн чухал зүйл нь юу гэхээр сэтгэл байхгүй зүгээр л одоо нэг машиндаа ичнэ гэдэг шүү дээ тий. Нэг тиймэрхүү байдалтай. Яг хөө тэр дэш тэр өнгөнүүд авч ийн. Тэр ойлгомжтой интонирование байна. Гэхдээ хамгийн чухал зүйл чинь сэтгэл тий. Таамаглалтаа миний сэтгэлд хүрсэнгүй. Тэгэд амжилт хүсье. Тэгээ би таныг дуулалтаа уран бүтээлээ бити хаяасаа улам мэрэгжлийн болоорой гэж хүссэн өрөөгөө дараа жил уулзъя тэхөө. Амжилт хүсье. Уучлаарай. За баярлалаа.